Бүхийн аав. Сэлэнг аймгийн Цагаан нуур сумынхан Жавар тажигнсан хүйтэн өвлийг өнтөөд авч өрн хавартай учран золгож байна. Улаанбаатар хотоос 380 орчим км-ийн зайд алслагдсан энэ сум хөдөлмөрч ард түмний өлгийн нутаг. Тэр тусмаа газар тариалангийн бүс нутаг билээ. Цагд дулаарчад цас хамзрах үеэс тариаланчид тариа будааныхаа үр хүнсний ногооныхоо сортыг зэхэн газар тариалангийн ажилдаа бэлдэцгэн. Уул ус ургамал тэгшэрч байгалийн үзэгслэн болсон энэ нутаг хизээнээс л хүчит бөхчүүдээр алдартай билээ. 80 гаруй жилийн тэртээ олноо боохоо хэмээн нэр алдарн түгсэн хүчит арслан данзан энэ л нутагт төрж төрийн наадамд үзүүрлэж байсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд Цагаан нуур сумаас ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран хурц барилдаанд залуу арслан Орхонбаяр үндэсний бөхөр амжилттай сайхан барилдаж ард олноо цэнгүүлэн баясгалж байна. Тэрбээр ардын хувьсгалын 100-101 жилийн 1024 бүх барилдсан төрийн наадамд онцгой сайхан барилдаж олон хүчит бүхийг өвдөг шороодуулан 9-5 үзүүрлэж улсын арслан цол бүрдсэн билээ. Монгол улсын хүчит арслан Орхонбаярын аав Баяр сайхан Гэргий Бат цэцэг нар үр өгөөжөө өгсөн Цагаан нуур суманда сэтгэл тэнгэр сайхан амьдарч байна. Баяр сайхан гуахыг хэлэнт хэмээх модон луу жилийнхэн Саршинын баярт бэлтгэхэд тун завгүй байхад нь бид зорин очив юм. Эргэл цэгийн мэдээллийн сайтын сурвалжлах баг Саршинын тусгай дугаарт зориулсан бүхий аав нэвтрүүлгээ Сэлэнг аймгийн Цагаан нуур сумаас буюу улсын арслан Орхонбаярын аав Баяр сайхныхаас бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. Ингээ та сайхан өвлжж байна уу? Сайхан өвлжж байна. Үгүй анх сумын зан ахуйтай хэлтэйгэл аавч хоёр нь байнга л дагаж явдаг. Тэгээд манай энэ сум Атар ТВ компани захирал Чимдэр жигээд Монгол улсын говьяатны үзүүлэгч одоо тэмцээн уралдаан ийш тийшээ явах болгонд нь бүгдээр ивент итгэж урамшуулж тухайн хүмүүсийн уран зургийг бол сэргийсэнд эдийн амжилтанд хүрсэн болов уу бодож байна. Нэг өдөр гинт би агширсан манай энд бүхэн багширсан. Тэрүүнд орё гэсэн чинь тэгээд тэнцэг хасагдсан. Тэгээд ганц хүн багш энэ хүүхдийг авчиж тэгээд гоосон чинь тэгээд нааш явуулчих гээд. Тэгээд манай хүүхдээр ганц хүн багшийн бүхэн секцэд яваал. Ганц хүн багш нөгөөх нь Батбаяр багш гэдэг хоёр багш. Тэгээд тэр хоёр хүүхдүүдийг бэлдээл 20-30 хүүхд болсон. Тэнд яваал. За намайг Аярзан Огтой Баццэг гэдэг би Хөвсгөл аймгийн Тасан Зэнгэл сумын одоо Цагаан нуур дээр 22 жил амьдарч байна. Тэгээд одоо бол хувийн мал эмнэлэгтээ малын эмч хийж байгаа. Бүгдүүд нь бол бүгдээрээ энэ суманд төрсөн үү? Энэ төрөөгүй хоёлаа. Тий. Нэг нь том банд маань болохоор Алтан булгад гарсан, Орхонбаяр болохоор Орхон суманд гарсан. Тэгээд 4-5 настай л иржсэн. Орхонбаяр нэг 4 настай, ах нь нэг 7 настай иржсэн. Манай ээж угнасаа цайныхаа дээжийг тэр хүүхэд байхын л өргөдөг гэсэн. Тэрүүгээрээ би байнга цайныхаа дээж хүүхэд байхаас албар сурцсан. Тэгээ одоо ч гэсэн сайхан хангаадлын уул услус авдагта баяраас талархснаа илэрхийлж сайн сайхан үр хүүхэд минь манай гэр бүл сайн сайхан яваагаа өдөр болгон цайны дээж өргөж мэдрүүлдэг те мэдчилдэг гэсэн. За манай хүүгийн энэ зодос өдгнүүд байна. Энэ анх бүхэн сонирхч гиснээс хойш өмссөн зодосууд байна. Энэ сумын зам болсон зодосууд. Энэ болохоор аймгийн арслан хурц арслан болсон үедээ өмсөж ирсэн зодосууд байна. Энэ болохоор Монгол улсын начин Монгол улсын харцаг солон өмсөж явах үеийн харцаг үед өмсөж ирсэн үеийн зодосууд ингээд багтчаад одоо ингээд зодосуудаа солилцсон байх
Ингээд түүгийнхээ содон судгуудыг энэ хойгортой залж ингээд хадгалж байна да. Энэ хүүхд насныхын үед нь үсчихсэн малгай. Гол энэ зангилганд манай энэ овоо юм шиг байна. Энэ тэгээд энэ манай бүх хэрэгдэл одоо энд ирж энийгээ дахин шүтэж тэгээд энэ овоотойгоо л одоо зовлон жаргалаа бүгд хил хуваалцдаг юм шиг байна. Яа манай хөө улсын арлаа орхон баяр хүртэл энд ирж овоо юугаа дахиж одоо нараа харж одоо өргөл барьцаа одоо өргөж тэгэл явдгаал тэр жилдээ сайн барилж байгаа юм да. Монголын ээж мод гэдэг чи одоо тэгээд энэ зүүн зүгт байна. Тэгээд энэ баруун зүгтээ нөө тохон хаавал урдаа цагаан урдаа хойнтоо хуурч гэдэг газар тэгээд ийм сайхан баялагтай газар. Тэгэл иргэн тойроо ингээд тойрол дандаа газар тариал их талбаанууд угаацдаг ингээд нэг 2003 онд энд гисэн төлөвлөгчөөр томилогдож ирсэн. Урд нь бол 1992 онд Сэлэнг аймгийн Алтан булгах сумд гисэн төлөвлөгчийн гаргаа эхэлв. Тэгэл тэндээс Орхон сумд очиод Орхон сумаас хөтлийн сайхан сум гэдэг тэнд байж байгаа. Тэгээ баруун бүрэн сумд гисэн төлөвлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээ энд 2003 онд. Тэгээ энэ 13 онд 13 онд юм байна. 13 онд Сэлэнг аймгийн ерөө сумд гишүүн төлөвлөгчөөр очиод тэгээд 15 онд тэтгэв. Би одоо энд баруун бүрэнгээс би Ахмад солтой энд ирсэн. Тэгээ би Ахмад солтойгоос эхлээд одоо дид дурандаа сол хүртэл автлаа одоо энд гисэн төлөвлөгчөөр ажил. Анх энд Боохо Танзан гээд Монгол Улсын Арслан гээд алдар түмэн дүүж өссөн билээ. Тэгээд 68 жилийн дараа манай хөө Монгол Улсын Арслан цодыг хүртэж үе уламжлалын одоо залхамжилж нэр хүндээ одоо өргөж яваад нь бол манай гэр болон бидний зүгээс баяр талхсаа одоо илэрхийлж байгаамаа. Манай хоёр хүүхэд бол хоёулаа эрэгтэй хүүхдээс учраас би тэгээд аав нөгөө эсгийн төлөөлөгч хийдэг. Тэгээ хууль сахиулах хүний хүүхдүүд чинь бас жаахан эрэгтэй хүүхдийг эрэгтэй өсгөөд яг уу тийм ээ жаахан сургамжтай тэгээд өөрсөнд нь мэдлэг боловсрлоо одоо мөнгөөр ирээдүйд сурдаг учраас мөнгөө одоо толгойдоо хийж авнаа та нар. Хичээлээ сайн сурна, онц сурна, хичээлдээ сайн сурж мөнгийг бол толгойдоо хийж авна. Бид нар бол одоо тэгж төсвийн байгальд ажиллаж байгаа болсоо тийм ээ. Тийм их мөнгө төгрөг бас тэр үед байгаа ч үгүй ч. Гэхдээ бас эцгийнхаа үүргийнхаа хувьд бол бид нар тэрийг бол бэлтэнэ. Тэгээд дандаа нөгөө өөрсөнд нь сургаж хэлж ярьдаг загтаг байсан. Аав нь бол барагта гэрийн бараа харахгүй дандаа ажиллагээд явцдаг. Би л тэгэл бид гурвал ер нь амьдардаг байсан дөө. Би бол одоо тэгэл атсан газар болгоно л тэгээ шилжил яваад ш. Тэгэл нэг ажил атсан даруйд ажил олдохгүй тэгэл байж байгаа л нэг ажилд орно. Тэгэл нэг газар байж байгаа жаахан байж байгаа ахаал гарна. Ахаал дагаад явна. Тэгээд ямар ч хэсэн хоёлаа амьдраад 32 жил болцсон байна. Тэгээ сайхан хүнтэй хайлаад хоёлаа ингээ хоёр сайхан хүүхэдтэй боллаа тийм ээ. Энэ нийгэмдээ бас сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлсэндээ бас баяртай л явж байна да. Манай хүүхдүүд юм шантралаа мантралаа гэсэн юм ба. Би заавал энэ амжилтанд хүрнэ гэж тэгээд зүтгэдэг. Тэгээд энэ бид хоёр ч хөвсгөл явж байхад л манай хүүхд Сэлэнгэд очиод нөгөө хүүхдийн насны барилдан биш. Тэнд барилдаад төрүүлсэн. Төрүүлчлэхээс мэдээж эцэг хүн их хүмүүс одоо баярлаа шүү дээ. Миний хүүхдүүд бас ирээдүйд цаашаа явах юм байна. Энэ барагтай аав хүүхдүүд бас нэг төрүүлнэ гэдэг чинь бас хэцүү асуудал шүү дээ. Гүн аавыг л бас дураас юм бол би бас удаад идэв. Бас ажил юмдаа бас шургуу. Заавал нэг юм дуусгахыг зүгтдэг. Би энд гисэн төлөвлөгч байсан. Одоо нэг хэрэг илрүүлэхэд заавал тэрийнхээ эцгийг харах гэдэг зүтгэдэг. Чадах ятгараа л тэгэл одоо заавал эцсийг авахд хүний дээр хэрэг илэрсэн үед хүний дээр хохирж байгаа хүн яаж баярлах вэ тийм ээ.
Тэгээд тэрийг илрүүлж байгаа хүн ямар байх вэ гэдэг шиг манай хүмүүсд тийм амжилтанд хүрнэ гэдэг өөртөө зориг тавьсан хүн. Тэрнийхээ төлөө зүтгээд тэр амжилтанд хүрэх юм бид цаашаа улам ахаад тэр амжилтанд хүрнэ гэсэн чиглэлтэй явдаг болов. Тэгээс ингээс гэл хүмүүс орлоод идэв шүү дээ. Би бол тэгдэг шүү. Болон тэгэл дотроо бодолтой л барилдах хэрэгтэй. Энэ ингүүл тэр хэвэл би ингэж хариулна гэдэг л сайн бодох хэрэгтэй л зүйл шүү. Өөр жоохон хүүхд цэцэрлэх багт нь би дагуулж явж хүүхдийн баяр 6 сарын 1-нд барилдуулдаг. Тэгэл манай хүүхд чинь тухайн үед барилдаж захт манай хүүхд бөхсөө ингэ өгчдөг. Тэгээ нэг хүүхдүүд очиод ингээл тэврээл аваа донгор авнаас. Тэгэл тэндээ урамшаал 1-2 дугаарнд орноо гэж. Нөгөө хинтээ барилдаад аслан болцоход ч нөгөө аргагүй хүн чинь баярлдаг юм байна. Энэ тийм оргил хүүхд үлчгэж юм уу. Тэгэл ээж нь баярлал, аав нь баярлал тэгэл аргагүй тоглон ойлоос гардаг юм. Тэр өглөө тэр наадмын өдөр одоо танд өөр одоо нэг тийм мэдрэмж төрж ирсэн өнөөдөр нэг тийм хүүнийг амжилттай барилдаж байгаа юм шиг. Эсвэл одоо тэр барилдах өдөр болгонд нь ер нь танд ямар санагддгүү? Та бас өөрөө одоо сэтгэл зүгээ хэрэг бэлддэг вэ? Тэгэл одоо ингээ барилдаа явлаа гээл тэгэл төрүүлэл явна. Тэгэл аав ээжтэй нэг хүсүүлээл тэгэл. Тэгэл өглөө нэг ээж нь өөрхөө гаргахаа хийснэ цаа маа хоол моолыг хийж өгөөл тэгэл явал. Цол аавна гэж мэдээж гарч байгаа шүү дээ. Мэдээж би ямар нэгийн даваа хоёрын даваа тэгчин гэсэн юм байхгүй. Цаашаа би заавал ийм амжилтанд хүрэх ёстой гэсэн илэрхийлэл өөрөө явж байгаа шүү дээ юм чинь. Ямар ч бүгд тэгж явж байгаа шүү. Тэгэл манай тэр үед бол ямартай л байсан. Хүү төрвөл бүх болно гэж бэлэгддэг Монгол түмний загшлаар Баяр сайхангай 1998 оны наадмын өмнөхөн төрсөн баг хүүдээ Орхон баяр хэмээх нэр өгчээ. Гэхдээ тэрхэн мөчөд Монгол улсын хүч дарсланд нэр хайрлаж байгаагаа аав нь яахан мэдэх вүлээ? Хүүхэд ухаан суух цагаасаа ирээдүгөө зөгнөн мөрөөддөг бол Орхон баяр Арслангийн хувьд бүхий удамтай аав ээжийнхээ удмыг үргэлжлүүлэхээр багасаа л заалан дөнжиж бэлтгэлээ нэгч таслалгүй уйдгүй хийдэг байсан төвчээртэй хөдөлмөрч хүү байжээ. Түүний энэл эрхэм чанарууд нь өдгөө улсын арслан цолонд хүргэсэн билээ. Хөдөлмөр их орж байгаа юм. Дандаа хөдөлмөр. За энэ үеэс л одоо та энэ цолоо баталцаач заан болоосоо л гэж юм бодсон шүү дээ. ямар ч хүмүүс нөгөө цолоо баталчлаа одоо. Тий. Цолоо баталчаад ирэхт нь уулзсан биз дээ. Нөгөө барилдах гээд гарна шүү дээ. Тэгэл нөгөө бүсдэл бүгдийг надад өгч. Тэр би барьсан. Атад яг нэг тархан мэхээ хийгээ явах. Тэн дээр нэг төсөөл. Тэгээд тэс заада болно да одоо ч манай хүүгийн даваа болох юм байна. Тэгээд тархан мэхэн дээр нь тиссэн. За энэ барилдаан ч бас олон хүнийг шуугилсан. Тий. Барилдаан болсон. Энийг та одоо Бүснийхаа эндээс ингээ барьсан байна. Тий. за Энэ их л ард түмийг хөгжөөж баясгасан. Тий. бүхийг одоо илүү дээдлэх тий. Жинхэнэ нөгөө барилдааныг үзүүлж чадлаа тэгээд тэр үедээ яригадаад байсан. Энэ үед л тэгээд ард түмний бас тэр баяр баясгалан нүүрний тэр гэрэлгээгээ гэдэг чинь шал өөр байна. Тэр бүхий нөгөө стон дотор сууж агсан мэдгэж байгаа шүү дээ. Тий. Цэнгэлдэх дүүрэн одоо энэ Тий. баярын уухай төрлөг. Тий, уухай төрлөг бас тэр нөгөө ингээд нэг чийдэнгийнхаа гэрлэг очиж ингээд давуулгалаа тий. Гол шиг ингээд давуулгалаа. Ерөнхийлөгч нь өөрөө тэгээд давуулгаад. Яг тэгээд энэ акшнд ингээд энэ дотор нь сууж байхад одоо тэр үеийг л та одоо нэг сайхан ярьж өгөн дөө. Тэр үе чинь одоо жинхэнэ
одоо нөгөө баяр сайхны орхон баяр гээл. Баяр сайхны гээл хамгийн нэгд нь бол аавынхын нэрэл одоо ингээл дуусгатал явж байгаа шүү дээ. Тэгтэл тэр үед л одоо жинхэнэ одоо хоёр хүүтэй болсны багахал гэдэг ч одоо мэдрэгдэж байгаа. Тэр арслан болдог жил бол мартагдчихгүй маш их бид хэдий манай гэр бүлд бол сэтгэлд хоногсон сайхан жил байдаг. Тэгээд тэр сайхан арслан болсон мөч бол дахиж хизээ давтагдчихгүй мартагдчихгүй. Тэгээд хүүхдээ би тэн дээр чинь уйлдаг нь болохоор байсан байхгүй юу. Тэр талбайд үзчихсэн. Тэгээд нөгөө шагнал магналаа аваад хүүхд маань ирээд ясны дараа би яг үдэ 50 очоод сүгэ авч чад хүүхдээ юунд дэвжэн дээр сайхан ногоон дэвжэн дээр нь сүнээс өргөчгөө тэгээ хүүгээ үлсээ даа гэж бодоод явж байтал нөгөө цагдаа нар оруулахгүй юм бэл. Тэр дотор байгаа мөртлөө ахиж цаашаа орхон баяртаа уулзах гад явах юм хорцсон. Тэгээ таны тэгээ би ээж нэрээ бас хүүхдээ нэг үлсчихэд гараад илүү дотор үйлдэл үзүүлэхгүй шагнал магналуудаа ч аваад дуусчих шиг боллоо. Би ямар шагнал магнал авах гэж байгаа дээр нь тийм ээ. Очоод давхцаагүй штэ гэдгсэн чинь болтгоо маа хичээгээд оруулахгүй байж байж тэгээд хоёлаа дөхөж очоод нилээ нэг 2 цагтаа бас оруулсан юм а. Тэгээд дөхөж очсон чи ахаад 2 цагтаа яг ингээ хараад тэр нөгөө хашгирж явах зайны тэндээс оруулаг байхгүй юу? Оруулахгүйсэн. Тэгээд нөгөө миний хөөгөө тасарсан чинь өө за та ээж нэмээ ор гэдээ оруулсан. Тиймэрхүү л явдлаад байсан тэр бол. Өндрөгийн утраар сэлж үлдээсэн тгийг өн удаан жилээр өртөөлөн өглүүлж шүтэн ээлж ирсэн шүн шиг эдийн дэд хадганд шүтэн ярун тамганы авшиг өрөөлийг амлуулав. Энэ цагийн эзэн танд барьж байна. Empire Totem Brand. Тэгээ сайхан штий хүн тийм их Монгол улсынхаа залуу насндаа Монгол улсын арслан болоод тий 20 идэх наснда тэгээ миний отгоо хөвгтэй байхгүй юу. Тийм учраас бүр айгүйх сэтгэл өндөртөө ямар сайн дэлгэл хоёлаа зүрсгүүд тэрвэрлдээд яа. Тиймэрхүү л амжилт бүтээл дүүрэн байна да манай гэр. Сэтгэл зүйд нь маш их бит хоёр хилж өгдөг. Одоо сайхан 50 байх хэрэгтэй. Төрүүлэхтэй гол нь ш тий. Сайхан амжилттай тэгээ энэ сайхан багш нарынхаа зааж өгсөн энэ эрдмийг сайн биелүүлээд өөрөө сайн хөдөлмөрлөөд хичээгээд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжээж амжилтанд хүрнэ гэдгийг хэлдэг байсан. Тэгэл барилдах гад гарахт нь цааныхаа дээжиг өргөөл гарна өглөө нь. Тэгэл сүүнийхаа дээжиг өргөөл гарна. Тэгэл хоолоо хийж өгөөл. Өөрийнхөө гарын хоолыг хийж үлгэр гаргадаг та. Одоо сүүлийн үед бол байнга сүүлийн начин болоход нь очиж наадмын талбайд үзэж бас хүүхдийнхээ цай хоолыг авчиж дэмждэг байсан. Сая арслан болоход бас мөн тэгээд битээр сууж исэн. Ерөөсө бүхний зэвсэд орсноос хойш ерөөсө шаргуу хөдөлмөрч хийсэн манай охин байт. Ерөөсө л сунаалт хийн гэсэн мө сунаалттай энэ гар хүчний ажиллаа гар хүчнийхээ бэлтгэлийг маш сайн хийдэг байсан. Өөрөө би одоо гар суулгаад гар суулгаад гэж. Би одоо гарныхаа үйл ажиллагаа гарынхаа яаж сайжруулах уу? Хөд жоохон суулгаад хөлөө яаж чангалах уу гэдэг. Ерөөсө мэхээ бол энэ мэх болохгүй ингээд ингээд ерөөсө баян бэлтгэл хийсний үргэлжинд л одоо өөрийн дэвшин бэлтгэлийн үргэлжил гарч ин да. Тэгээ өөрөө болохоор баруун зүгүүдээр хонгодоогоо баян хийдэг. Ерөөсө баян хонгодоо хийж ерөөсө тэр бэлтгэл дээрээ сайн. Бүхэн бол хамгийн ухаантай хүн гэж юу ойлгохдаг. Тийм одоо тэр чи өрсөлдөөний том спортчтой чи бяр чадлаас гадна оюун ухааны тийм ээ одоо урам их хийж урам ихийг уралдуулан барилдъя гэж бид ярьдаг өстэй тийм ээ. Тийм учраас үнэхээр манай Орхон баяр арслан бол үнэхээр урам ихийг уралдуулан барилд сүүлийн үеийн үндэсний бүхэд бол шинжлэх оруулж ирсэн гэж би үлгээр хувьдаа боддог. Анх одоо хөөхд ингээд бид нар сексэнд орж яхад бол одоо сексэнд залж байгаа эмэгтэй хөөхдөд одоо онцоод одоо сууж идэг гэж одоо багш нэрдэг. Өөрөө ч ярьдаг.
Тэгээ одоо тэрийг бүгдийг одоо ялан дийлээ тийм ээ. Одоо ингээд би энэ тууштай одоо яваад тэгээд өнөөдөр одоо би бол харж байгаа одоо цаашдаа бол одоо Монгол улсын одоо авраг болно гэж ингэж харж байгаа. Баяр сайхны том хүү аавынхаа мэрэгжлийг өвлөж эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байгаа бол баг хүү Орхонбаяр нь аав ээж хоёрынхоо бүхий удмыг өвлөн үргэлжлүүлж алдран нэрийн өндөр дөргөж яваа Монгол төмний хайртай бүх. Тэрбээр дунгуйлдаж татах, хонгодож түрэх, баруун зүүнгүй хөмрөх уран барилдаанаараа наадамчин олныг баясгаж 19 настайдаа улсын начин болж байсан бахархам түүхтэй. Манай авчин Уранга аймгийн Наринтэл сумд төрсөн юм билээ. Тэгээд манай ээж болохоор Уранга аймгийн Батүлзээ. Сумд төрсөн. Тэгээд тэр хоёр нийлж манай би дээр нэг ахтай байсан. Тэгээд 2005 онд өнгөрсөн. Тэгээд манай төрсөн ах чинь Бачиргал гэдэг. Уранга хар хооронд хорхот ажиллаж байгаа гэдэг төр талсан. Тэр Уранга аймгийн одоо бас өсвөр насны барилдан гэж байна тий. Тэнд барилдаж тэр үе чи хүүхдэд шонхор гарцаг гэж цол өгдөг гэсэн. Тэгээ гарцаг цол авч ирсэн. Дөрвөлж. Тэгээд манай ч бүхэн удаа айдаг л гэж ярьдیں۔ Тэгээд яг сайн тэр үеч чинь бас нэг социализмын үеч юм нэг сайн тодорхой юм ярьдаг. Манай аавын талаас чинь Довчин гэдэг Наринтэл аймгийн Баянтэг сумд одоо өндөр настай хүн байгаа. Тэр хүн болохоор энэ чинь аав чинь тэгээд нэг ихчтэй нэг дүүтэй байсан лүү. Тэгээд тэр дүү нь болохоор их бяртай, тэнхээтэй тийм лан хүн байсан гэдгийг ярьдаг. Тэгээд тэр үеч юм тухайн үедээ тэгээд барилддаг байсан юм шиг үлээ. Тэгэл уул нь шийл дээш явна да гэдэг юм да. Уул шийл бүх болно да гэдэг. Таны аав. Тий. Гүй би биш аав минь миний хүүхэд үү гэдэгсэн. Гүй чи гэл нөө. Та ч тэгэхээр багтаа бас барилддаг сонирхолтой. Би чи дандаа л энэ цэргийг үгээр явцсан болохоор нөгөө баял дээрээс амбучуудаа гэл тийм юм л явчихсан. Яг тийм үнс барилдан явж байгаа. За манай удамд болохоор манай ээж намайг хүүхэд байхад ганцхан ахтай байсан. Эхээс гуруулаа тэгээд нэг төрсөн ихчтэй тэгээд ганц ахтай байсан. Тэр нь барилддаг хүн байсан юм билээ. Тэгээд бид нар нөгөө тэр бүх мөхийг нэг сонирхдаггүй учраас сайн мэддэггүй. Тэгээл ээж дандаа л тэр ахаараа бахархаж ярьдаг. Одоо сайхалтай айлгын ч юм уу найз нөхд нь ингээл хүн амттай ирээл байхаар тэгэл нутаг усмаснаас хүмүүс ирээл ахаараа дандаа бархаал гарлаад жамсран, давлаад жамсран, дэвлээд жамсран гэд миний ах байсан гэж ярьдаг. 17 дугаар жарны хилэн хэмээх ногоон модон 100 жилийн сар шинийн нэнд дэвшүүлээ. Махимпикс хувьд сайд компани. Одоо тэгээд аавынхаа нэрийг одоо бараг тэнгэрт өргөж яваа энэ хүүд одоо баяр талгасан нь бол одоо энийг талинд бас хэлэх ёстой. Тэгээд хүүн одоо аавынхаа нэрийг байнга дуудаж одоо бүхий ногоон дэвжинд одоо эдийн алдар цад хүрсэнд бол маш их баяртай байгаа. Тэгээд аав нь ч гэсэн одоо цаашд бас өөрийнхөө хүүгийнхаа ч гэсэн нэр хүнд өөрийнхөө ч гэсэн нэр хүндийг бас байнга хадгалж явах тийм хэрэгэлтэй байд. Яг л тухайн үед одоо барилдж яхад нь мэдээж сүүм үгээ гаргаж өргөн нарандаа. Тэгээд манай гэр бүлийн хүн тэгээд эцэг би одоо яг зурагтаа хараа суугаал одоо тэгэл давнгууд нь орил босч хашгираал одоо унангууд нь одоо тэн дээр алдсан байна энэ дээр алдсан байна гэж дотор бол хоорондоо ярина тэгэл өөрөө байхгүй. Одоо тэгэл сэтгэлийн дэм гэдэг чинь эцэг хүний тэгэл нэг хайр энэ гацран дээр нэг үсэл миний хөө сайн барилдаараа гэж хэлэх чинь хүүхд чинь бас урам зориг ороод тэгээ сайн барил. Дийлэн аваад захын мөшгаал тэгэл хазгаал ирэнгүүт нь өндийж ирээл тэгэл одоо бүх эцэг хүний бас нэг юм
хазаангууд нь дагаж хазаагаал. Давангууд нь тэгэл босч орж хашгирал тэгэл. Тэгээд одоо мэдээж агсан болсон чи одоо аврагын юунд одоо зүтгэл байх гэж би бодлоо. За ан чанарын хувьд манай хөгч их дүлгөөхөн намуухан ш. Аавыгаа дуураас нь болов гэж бодсон. Манай хүн ч өөр их дууга дүлгөө. Тэгээ би аавыгаа дуураас нь дүлгөө намуухан их зөөлхөн эмэгтэй хөгч гэдэг юм уу. Зөөлхөн сэтгэлтэй л гэж боддог. За тэгэл хүүхэд нас нь бүр жоохон ой 8 сартаагаас л ах нь одоо 3 6 сар мартаа л хоёлоо 4 гарантай байсан юм уу. Тэг ингээ бас эмээ өвөдөө очиод ингээ сайхан манай Үсгэл аймгийн Тосон цэнгэл сумыг үлцээ тэгээд манай аав ээж цусдаг байсан сайхан нутаг. Тэнд одоо бас ингээд авахулсан зураг нь байна. Жоохон хүүхэд ахтай хоёлгоноо үлцээтийн голдоо авахулсан зураг байна да. Энэ зураг болохоор эцэндээ явдаг байсан бид нар. Үсгэл аймаг руугаа Тосон цэнгэл сум руугаа тэгээд тэнд очиод Орхон баяр ингээд жоохон хүүхэд Эски папа гэдээ гутал байдаг гэсэн шүү дээ. Тийм гутал өмсүүлцдэг бидэд нөгөө хөдөө явж гин гэд тийм памгар цагааныг тэгээд тэр гуталтаа авахулсан ингээд морьтой зураг байна. Өвөөгийнхаа гадаа авахулсан. Энэ зураг болохоор манай битэр ерөөд 2013 онд шилжиж атсан. Тэгээ 14 онд ерөөгийн сангийн аж ахуйн 90 жилийн авалсан. Тэгээ наадмаар хүүхдийн барилдаанд 1-р байранд ороод төрүүлсэн зураг байна. За энэ зураг болохоор манай хүүхэд 2015 онд 10-р ангид 12-р ангид 10-р ангид байхдаа ч юм уу манай аавч юуны Булган аймгийн Хотог өндөр сумын хүн байхгүй. Тэгээд Хотог өндөр сумын сургуулийн 90 жилийн авалж ирсэн. Тэнд бас хүүхэд наснд барилдаад төрүүлээд энэ хонгор дааг авч ирсэн. Одоо манай Үсгэл Тосонд манай ахынд азраг болцсон. Нэлээд олон үйл төлөө өгсөн. Зураг байна да. Энэ зураг болохоор манай хоёр хүүхэд аавтайгаа би ажилдаа байгаа амарч таараагүй маа. Тэгээ аавынхаа нутаг 10 хэр өөр хангаагаар зуны амралтаар аялсан зураг нь. Тэг ингээ аавтайгаа зүг ахтайгаа ингээ гуруулаа өөр хангаад аялаад ирсэн зураг. Шүлэг хүчдэг өөрөө зохиодог. Тэгээд уншдаг ахтайгаа ойлоо. Тэгээд манай хүүхд болохоор битэрийг 13 онд ерөөд очиход 12 дугаар ангитай ерөөд суусан 2 сар. Тэгээд урлагийн үйлчлэг нь болж таарад. Тэгээд тэнд ерөө суманд сургуулийн уран уншлагын авраг болж ирсэн. Ах нь бол энд бол 12 онд болоод тэгээд юунда төгсөж ирсэн энэ манай цагаан нуртаа. Тэгээ энэ зохиож ирсэн шүлэг нүдээс нь байна. Эсэнүүдээс нь байна. Тэгээ аймагт бас нэг аймгийн сургуулийн 60 жилийн боллоо. Юу боллоо тэнд манай хүүхдээ бас нэг эсэ бичээд аймагтай төрүүлж исэн эсэ байна. Тэг ингээд ерөнхийдөө ингээд шүлэг өчтдэгдээ өөрсдөө зохиогоол тэрийг уран уншдаг. Тэгээд эсэнд тэгээд уран жиргээд явдаг. Сумаасаа бол хоёулаа л явдаг. Шалгараад бүх рүү орсоос хойш бол нэг юм хүм энэ шүлэг юугаа бичихгүй нэг их энтэй цаг зав нь багасаад тэгээ одоо бүх тэрнээс нааш битэр бүхийн дэмжиж явдаг болсон. Ер нь цагаан сар их өргөн дэлгэр болтсон шүү дээ. Тэг манай одоо ганц жилд нэг удаа тохиолдох баяр болохоор тий. Тэгээ одоо цагаан сарынхаа буузыг чимэгдэг те. Бидний хүүхэд байхад хонин бууз гэж чимэгдэг байсан. Би болохоор янз янз чимэгт юм дөө хонин бууз чимгэж болно. Хонин бууз гэдэг одоо энэ ийм бууз байна да. Манай аавх бол байнгын хонин буузаар ийм бууз чимэгдэг. Хоёулаа хөөхөн тэгэл ангийнхантайгаа ангийнхнараа яваад ирлээ. Тэдний дороод ирлээ. Засаг дарга жаргал сайхан даргын дорой да ааваа гэл. Тэр гойдаг байсан. Тий. Ааваа засаг жаргал сайхан даргын дорой тэр тэднийх нөгөө том бэлэг өгдөг. Тэднийх нар галсараад авъя гэл. Аав ээж хоёр явъя гэл. Би чи та хоёр аавтайгаа жагаа дарганд очиод ирээ. Гэл явуулдаг. Манайх болохоор юугаа азига буузан дандаа
цагаан будаа чанаад За. будаа чансан будаа хийчихдээ. Хитэн буузанд газих гээд эсэмсвчил одоо энэ юу харлын намын хөнгөлөх юм л гэдэг. Тэгээс үлдээ тамраал 6 дахь ангиас хойш ингээл бүхий секцэнд яваад өрөөдөл нь тадарсан гэх. Тэгэл дотроо бол бас л амжилт бүтээлтэй миний хүүхдээ ер нь дээшээ барилднаа л гэсэн сэтгэлтэй л гарна. Тэгээд сэтгэлтэй л очдог наадамдаа тэгэл тэрийгүүрээ тэхийн зүүн сон байдаг юм уу тэгэл амжилттай барилттай л миний хүүхд авдаг да. Хоёлаа телевизээр гарах өдөр нь бол эртгэн шиг хоол ундаа ижидчихэл хоёлаа. За одоо өнөөдөр манай хүүхд барилдана. Манай хүүхд барилдах юм чи хоёлаа одоо хүүхдээ үзэх учраас юм аяачаад хоёлаа зөрөгтэй үзээ суудаг. Тэгээд тэгж нэг их юу яадаг. Сэтгэл бол мэдээж дотроо гэгэлцчихэл байгаа. Тэгээд тэрийг аль болох дараа нь хоёлаа тэгэл үзээ суудаг. Аль болох тайван л үзсэн шүү дээ. Тэгэхгүй бас нөгөө яана унчих үедээ миний хүүхд гэж бодож хизээж үзэхгүй тий. Байхгүй тий. Аль болох миний хүүхд сайн барилдана. Ер нь гайгүй давчаас алгын бэртлэгэмтлэхгүй бол болондаа л гэж боддог. Ингээд Сэлэнг аймгийн цагаан номсон зүүн олон болон бүх ард түмэндөө одоо ирж буй модлоо жилдээ эдгэрийн хамтлан төрлөөрөө тушаан болон сайхан шинжилгээ гэдэг өргөн төсвөл яа. Ийм л сайхан шударга чин үнж Монгол төрийн цагдаа малчин төмний зорин очдог малын эмчийн гэр бүлээс монголчуудын хайртай бүх Орхонбаяр Арслан төрөн гарсан байдаг. Орхонбаяр Арслангийн аав ээж хоёр сайхан хүүгээрээ үргэлж бахархаж өглөө бүр цайсүнийхээ дээжийг тэнгэр хангаад өргөж Монгол төмнийхээ хайр хүндэтгэлийг эрхэмлэн дээдэлж явдаг юм байна. Тэд хүүгээ бэртэл гэмтэлгүй байж олон жил бөхөд хайртай Монгол төмнийг баясгаж уран барилдаанаа үзүүлээсэ хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг байна.